Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн цуврал подкастаараа өсвөрнөөс нь тулгамддаг сэтгэл зүйн асуудлууд болон амиоролох үеийн сэтгэл зүй үүнтэй холбогдох студийн талаар сэтгэл зүйч сайн зайчтайгаа ярилцахад бид бүхэн бэлэн болоод байна. Бэлэнчиг хандлагын хувьд өөр хүүхдүүдийг хамгаалдаг бас тэд нартай харилцдаг тусгай төв байдаг шин. Яг тийм хүмүүст мэрэгшиж ажилтдаг. Бүр айгүй мундаг сэтгэл зүйч нартай төв ба. Өөрчлөлтөг, сургалт тогтмол явагддаг мундаг залуучууд байдаг шин. Тэгээ тийм хүүхдүүд бол угаасаа тэр төвдөө л очсон дээр яг бол нийгэм цаг үеийн одоо хүлээж авахд айгүй төвхтэй шин. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл зүйн дархлаатай байдлыг хангахын тулд нөгөө яг өөртөө төсөөтэй төрлийн хүмүүстэй хамтарч тэрэн лүгөө шигдсэн гэж байна. Хандлагын. Хоёрт нь гэвэл нөгөө эцэг эхтэн зориулсан сургалтууд, тэ мэдээллүүд, өөрийгөө ойлгуулах гэсэн олголтууд өөр айгүй чухал. Тэгээд өсвөр насндаа мэдсэн хүүхдүүд сэтгэл санааны гэмтэлгүйгээр нас бие хүрнэ гэдэг бол бараг л зүгээр ховрын бараа олцсон шүү дээ. Амар зөвхөн монголчин одоо тийм хүн бол өстой тийм үнээр цонхон баг. Тэгээд тэр бол зүгээр л нийгэм болон арга гэр. За нийгэм нь бүр яаж хүлээж авах байг хамаа алга. Зүгээр арга гэр баггүй. Арга гэр нь яаж хүлээж авах бол яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ? Яагаад намайг дэмжихгүй байгаа юм бэ? Яагаад намайг ингэж байгаа юм бэ? Гэдэг нөгөө юм сэтгэлийн шаналл донд байсаар байгаа сэтгэл санааны хувьд бол юм эмгэгтэй болоод гинтээд тэгээд тэр эмгэгээ том болсон юмаа бусд руу хандах хандлага дээр илэрхийлж гаргаж ирээд тэр нөгөө хүмүүс хэлдэг штэ нөгөө одоо лесбич байдаг юм уу, гейч байдаг юм уу, трансгендер юм мундаг залуучууд нөгөө хүмүүсийг жоохон сэтгэл зүй асуудалтай юм биш үү? Энэ хүн хэвийн юм биш үү? Ёс зүйн ямар сони юм бэ? Нэг л биш ээ гэдэг ингээ гайхаад. За яах вэ нөгөө эрэгтэй хүн байж эмэгтэй хүн болсон бол лаг юм эмэгтэйлэг байх хэрэгтэй байна л да. Тэднийх харуул тэнгүүт өөрсдөө жоохон байхад нь амар муухай шоголж дэрлэгэж гидээсэн. Тэр хүүсийн чиг хандлагаараа хүн гиндэг байхгүй юу? Зүгээр нийгмээс ирж байгаа хариу үйлдэлээр л гинтсэн. Тийм болохоор яг энэ тал дээр нь бол ач холбогдол өгөөд тэр хүмүүсийг дахиж гэмтэхгүй байх бүх төрлийн боломжоор бид нар хангаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр хүнийг ямар чиг хандлагатай ямар хүн байхаас нь өөр шалтгаалаад ямар ч төвшөнд байсан, ямар ч нөхцөлд байсан тухайн хүнийг хайрлаж өршөөж уучлах гэдэг нөгөө л түрүүний чи хүний төлөө юу хийсэн юм бэ? Тэгээд ямар юм хийсэн болоод одоо чи хүнийг тэгвэл бусдын төлөө хийсэн зүйлс чинь хэрэг юм бэ? Бусдын төлөө гаргасан сөрөг хандлага одоо тэ шүүмжлэл, доромжлол чинь тэгвэл тэрнээсээ хэрэг одоо зөрүүтэй байна гэдэг нь өөр аюулч болохгүй. Баггүй. Тийм. Лесби одоо гейч гэдэг юм уу, ЛГБТ гэдэг энэ хүмүүсийн хувьд бол гэдэг энэ хүмүүсийн хувьд бол нөгөө юу амиа орлох магадлалыг бууруулах тийм арга зүй гэх юм бол яг л нөгөө дөрөвний өсвөр насны хүүхдүүдэд хэлж ирсэн чинь болгоомжтой хандах хэрэгтэй. Хамаагүй үг хэлж гомдохоос сэргийлэх хэрэгтэй. Тэгээ хүүсийн чиг баримжаа нь өөр учраас ялангуяа илүү хэмжиг тусдаг. Одоо хүмүүсийн хэлж байгаа үг гаргаж байгаа хандлага. Тэгээ энэ үед нь яг нэг анги хамт олон нийгэм одоо тий чи үнэхээр дотроо тийм хүн байж болно гэдэг зөвшөөрлийг өгсөн бол тэр хүндээ яг зүгээр байгаа зүгээр сайхан харьцаатай зүгээр л дэмжлэг тусалцаа үзүүл. Тэгээд тэр хүнийг шоглоод байгаа, дээрлэхэд байгаа, ялгуурлаад гадуурхаад байгаа хүмүүсээс тэр хүнийг өмгөөлж хамгаалж одоо тий харилцах хэрэгтэй. Хэр олон хүн энэ ЛГБТ хүмүүсийг хамгаална төдий чинээ нийгэм маань эрүүлчихнэ. Тэгээд төдий чинээ тэр хүмүүс аюулгүй нийгмийн орчинд амьдарч өсөж торнож ирэхээрээ том болсон хойноо одоо сэтгэл санааны ямар ч гэмтэл байхгүй учраас нийгэмд ямар ч одоо юм сөрөг нөлөөлөл үзүүлэх байнга ингээл лайв маяг хийгээл ч юм уу амар хувц цунарт дурлаад айгүй юм тэнэг үйлдэлүүд хийгээд ч юм уу ингээд хүмүүс ярьдаг штэ энэ жоохон юмтай юм шүү ийм төрлийн хүмүүс чинь ингээд сэтгэл зүйн асуудалтай байна гэж хэлээд байдаг байхгүй юу. Сэтгэл санааг нь бид нар өөрсдөө гэмтээсэн гэдгийг ойлгохгүй байхгүй. Тэгэхээр хүмүүсийн хайр одоо тий дэмжлэг урмаар дандаа дутаж явдаг хүмүүс сайн дэмжээ туслаад өгчих юм бол тэр хүмүүс хинээс ч тийм ялгараад ах ёс зүй сэтгэл зүйн юм асуудалтай хүмүүс огт биш. Зүгээр жоохон хөөрөс сэтгэлтэй л хүмүүс. Тэгээд жоохон сэтгэл гаргахад маш гоё хүлээж авдаг хүмүүс шүү дээ.
Тэгэхээр ийм дотн сэтгэлтэй тийм хүмүүс аахгүй. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийг хамгаалах хэрэгтэй гэж бол миний зүгээс хардаг. Яаж ч харьцажсэн тий. Йоо ямар гоё нэ. Чи бусдаас өмнөд садан сонирхолтой хүн биш дээ. Чиста мундаг юм аа. Өөрийнхөө үзэл бодолтой ийм үнэнч тэгээд энийгээ ингээ хүнд илэрхийлж чадчихна гэдэг чинь чи зүгээр бидний нэстэж ихэнд даам юм аа. Ямар лагийн гэдэг хамгаар хүлээж аваад тэгээд цаашаа урагшаа чи чөлөөтэй явуу би чамтай хүмүүс тэнэг харьцах юм бол найз нь тий тэрэнд зохих хариу үйлдэл чиний ард ахаа тий сумын чин зөөнөө санаа зовлтгүй хоёул тий бид нар дэмжнэ гэдэг тийм нийгмийн хүндлэл тэр хүмүүст хэрэгтэй. Тэгэд байнга доромжлол амсаад тахаар ямар ч хүн сэтгэл санаа байнгын хямралтай амьдрах шүү дээ. Зүгээр л байглаас төрсэн өвдлийнхаа төлөө хүнээр одоо зөвхүүлнэ гэдэг ч ураг юм байна. Эцэгчүүдтэй ер нь бол яг яаж ойлгох хэрэгтэй вэ? Ер нь бол эцэгчүүд нэлээл одоо аль дээр үеийн хүмүүс байгаа штэ. Тэнгүүд нэг тийм ойлголт ерөөсөй байж болохгүй гэд бодсон байгаа штэ. Тэнгүүд яах вэ? Ингээд ийм хүмүүс байдаг гэдгийг интернетээр ингээд хайгаад ийм хүмүүс ингэж амьдарч болдог гэж харуулах уу? Ер нь ингээд хэрвээ ойлгохыг хүсэхгүй байвал яах вэ? Чамайг ингээд заавал чи эрэгтэйгээр л байж би чамайг ингээд эрэгтэй төрүүлсэн. Ийм байвал яах вэ? Яг бидний дунд өсвөр насныхын дундаа бол бид нар энийг амар сайн ойлгодог болсон. Тэгэнгүүт нэг тухайн гэр бүл дотор айгүй асуудал үүсэж байгаа байхгүй яг энэ тал дээр бол. Яг иймэрхүү тохиолдлуудад болохоор аав ээж нь хүүхдтэйг хамт сэтгэл зүйн зөвлөгөө авбал бүр илүү үр дүнтэй. Ер нь бол нөгөө төргүүлжлийн эцэг гэдэг шиг л ажилтсан шүү дээ. Бүх төрлийн асуудал дээр хамгийн түрүүнд одоо ордог тий. Тэгэхээр сэтгэл зүйч нар л угаалаа явсан дээр баг та. Яг үнэхээр яг зөвлөгөө авах боломж байхгүй. Гэхдээ манай хүүхд ийм балаа юм аа гэдэг нөгөө юм сөрөг хандлагатай хүлээж авч байгаа эцэг их байгаа бол үнэхээр тэгээд дотор ч нь ачуураад заавал эрэгтэй байх гал заавал эмэгтэй байх гал байгаа бол зүгээр тэр таны хувийн өөрийн одоо мэдлэггүй л асуудал шүү дээ тий. Тэгэхээр мэдэгдэхүүн өгөх хэрэгтэй. Одоо дэлхий дээр хэдэн тэрбум хүний тэдэн юм байдیں۔ Юунаас болоод ийм болчтой тий. Энэ хүмүүс ингээд хууль дүрмийнхаа хүрээнд улс орон болгонд ямар өөр заалттай байдیں۔ Тэгээд энэ одоо яагаад ийм болчдөг вэ? Төрхтөө л юм байдаг штэ. Олдмол гэдгийн цөөхөн тэгээ ихэнхдээ төрөлхийн шин чанартай байсан зүйл нь өдөөгдөж гарч ирдэг байхгүй. Тэгээ тийм болохоор олдмол гэдэг нь цөөхөн учраас төрөлхийн шин чанарын хувьд яагаад хүн ийм болж болтын бэ? Энэ нь ингээд өөрөө хүсээд удирдах зүйл биш юм аа гэдгийг ойлголт өгөх хэмжээний мэдээллээр хангаж байгаа бол тэрнээс намайг ойлгох гэж нөгөө огт мэдэхгүй байгаа юм ин одоо ингээд зааны сүүлийг байруулж энэ ямар амтан бэ гэж таалах гал нөгөөтг нь хулгана гэдэг ах чинь яагаад таахгүй байгаа юм бэ гэж уурлаад байж болохгүй зү. Харахгүй те. Тэр хүнд гэрлийн асааж өгөх хэрэгтэй. За ингэж ямар амтан байдаг хошуугийн ч юм уу чихэн ч юм уу өөр зүйлийг мэдрүүлж ийж ийм бас байж болт юм уу гэдгийг те эн чинь хулгана биш юм байна. Эн чинь анаашны сүүл биш юм байна гэдгийг мэднэ шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө ойлголт дутуугаасаа болж бухимдаад байгаа юм уу аль эсвэл угаасаа ийм хандлагад одоо үнэхээр амар дургу одоо эсвэл одоо яагаад дургу болсон бас шалтгаантай шүү дээ. Өмнө нь одоо LGBT байсан хүнээс одоо доромжлол амссан ч гэдэг юм уу те жигчиж зэвүүцгээр хэмжээний одоо тухайн хүнд айгүй муухай сэтэл төрүүлсэн байгаа бол жигшээд одоо те дургуцаад байгаа. Яагаад дургуцаад байгааг шалтгааны нь те юу юм гэдгээ өөрөө олох хэрэгтэй. Тэгээ аав ээжээ хит их нөгөө хурдан хугацаанд ойлголцохгүй ч эсвэл бүх юмаа дорн шийдэх гэж ингээд нэг амьсгаагаар хамаг юм руугаа овоолж орж ирэл гэхэд бөөнөрөө маргалтаал мэтгэлцээл дайраа тавшлаад авах биш хин хиндээ бодох хугацаа олгоод мхийн мэдлэг мэдээлэлээ цуглуулад за хүүхдээ нэгэн тийм юм байна гэдгийг мэдсэн бол нэг жоохон хугацаа өнгөрөнд тэр хооронд нь тайван ярилцах хэмжээний чадамжтай болтол нь мэдээлэлээр цэмэглээд ер нь зайтай байжсэн дээр. Тэгвэл нөгөө юм сэтгэл хөдлөл ихтэй ба сөргөөр дайрч магадгүй магадaltaй байхтай хүмүүс заавал энэ асуудлыг одоо шийднэ гэж дайраад байдаг байхгүй юу? Тэгэхээр чин тэнд чин шийдэл гарч ирэхгүй. Чи улам хохирно. Чамайг улам дээрлэгнэ. Чам руу ингээ улам асна. Тэгээ бодлого санаандгүй муу мухай үг хэлчин. Эцсийн дүндээ чиний төлөө гэж ганц зүгээр хаан штэ. Тэгэхээр миний бодлоор олвол
яг хүүхдээ мэдсэн бол тэр даруйд нь арга хэмжээ авах гэж бити орол. Чи нэгэнд тийм гэдэг зүйлээ цухуулгацсан бол тэр дор шийдэх гэж бити яар. Ойролцоогоо нэгээс 2 жил. За зарим айлын хувьд бол 3-аас 4 жилийн дараа хүлээн зөвшөөрөх үйл явц бол өрнөдөг. Харин нөгөө хаяад явдаг штэ. Мэдчингүүтээ нөгөө хүүхдээ амар муухай хэрцгийгээр загнаж шийтгдэг ч юм уу. Одоо Иракц үзүүлдэг тийм аав ээж нарыг одоо хүүхдүүд нь ихэнхдээ нөгөө хаяад яваад өгдөг байхгүй юу? Оргоно гэсэн үг шүү дээ гэрээсээ. Тэгээд яг тийм тохиолдлуудад бол ерөөсөө нэг тийм хин хиндээ таатай эерэг нөлөөлөлтөй үр дүн гарсан тохиолдлууд амар бага. Тэгэл эргээд үнэлэхдэггүй дахиад хамаатан садангүй эцэг ихгүй хүн болоод үлдчихэж байгаа тэ гээгдэн л гэсэн шүү дээ өдөрч юм гэсэн үг. Тийм Ер болохоор нь нэг асуудлаа шийдэхгүй гараал тий асуудал асуудаад тэгэхээр ч тийм цухтгаар чинь тэгэл улам эвгүй байдалд орол их улам хүндрэн шүү дээ. Харин одоо нэг хэсэг хугацаанд бол байж болно шүү дээ. Эмээгэндээ өвөөгөндөө байдаг ч юм уу аль эсвэл ах эгчтэндээ байдаг ч юм уу аав ээжигээ тайвшрах хүртэл нь аюулгүй өөр ойр дотныхоо найз нөхдөндөө төртэй байжгаад нэг өсрээд нэг 10 14 хоногийн дараа уулзсан явчрээ тгээ ингээд тайвширсан байх үед нь юм ярихгүй бол нөгөө зайл гэл нөгөө уурс үедээ чи ингээ улам шортох юм бол одоо нөгөө муухай шийдвэр гаргаад эцэг их чинь эргээд хандах тийм хийсэндээ маш их харамсаад аль аль ихтэй хохироод үлдчихэж байгаа. Ер нь ингээд бүх асуудлуудын гарц нь юусоо нөгөө нэг хүнийхээ юу бодож байгааг нь сонсоод тэгээл өөрөө бас юу бодож байгааг хэлээд тэгээд нэг сайхан ярилцчаал юм байна тий. Тийм тэгээ амын гол нь дотроо бодлоо зэгцэлд сурах нь аюул чухал. Яг юу нь зөв юм, юу нь буруу юм. Би үнэхээр сайн байгаа юм уу? Би өөрөө ямар байгаа болоод хүнийг ямар байлгах гээд байгаа юм. Би өөрөө энэ амьдралынхаа төлөө хэрэг хичээж байгаа. Чиний л амьдрал штэ. Чи хэний ч өмнөөс амьдраагүй учраас заавал тэр хүмүүсээс 100% шалтгаантай байх ямар шаардлага байгаа. Заавал тэр хүмүүст тэгээд учиргүй айхтар сайхан сэтгэл төрүүлэх гэж ойлгодог бол тэрийгэ бол хэнийг ч тоохгүй л томсролдог ба сэтгэл гарга гэд хүн бол тохирох зөвлөгөө нь өөр өөрлөлтөө айл болгоны амьдрал өөр одоо нөгөө нөхцөл байдал нь өөр учраас хүн болгоны таардаг бүрэн тустай учраас ерөнхийдөө нэг юм үнэхээр хэцүү байгаагаа чи мэдж байгаа бол тусгай төлхөөр хэрэглэх хэрэгтэй. Тэр нь бол нөгөө ганцаарчсан хэлбэрээр зөвхөн өөртөө зориулаад нэг юм тусгай зөвлөмж тусгаалсан сургалт ч юм уу те вакуум хичээл ч юм уу тиймэрхүү юмнуудад хамрагдах хэрэгтэй. Тэгээд дутуу ур чадвараа нөхөж чадсан хүн л урагшаа авдаг. 21-р зуун ч өөрөө ур чадварын зуун штэ. Хинэн чадвартай нь тэр нь манлайлдаг болсон цаг. Тэгээд мэдлэгт бол суурилдаг болчихсон. Тэгэхээр нөгөө 20 жилийн дараахыг аав ээж чинь хараад өнөөдөр чам руу бачуурч байгаа шүү. Бас ч гэж тэнэг биш үү те. Үеийнх нь хүүхдүүд ингээд чамтай зэрэгцээ байж байгаа чиний үеийн хүүхдүүд 20 жилийн дараа чамаас илүү амжилттай авах магадлал дэлхийн бусад улс оронд сураад те хөдөлмөрлөөд бүр ингээ багаасаа чамбаа нэмбал айгүй олон хүүхд байдээ шүү. Тэгээ өөрийгөө яг ямар хэмжээнд явж гин вэ гэдгээ сайн ажиглаарай. Тэгээ юмд хандахтаа уйл суурьтай, жоохон бодолтой тий алсыг харсан байдлаар хандаж зүтгээрэй л гэж хэлээ да. За тэгээ бас нөгөө дараачих нь хүүхэд насаа сайхан хайрлаарай. Дахиад хизээч ирэхгүй штэ. Бага ахтаа одоо ингээд 18 нас хүртэл хүүхэд насндаа хангалттай хэмжээнд хүссэн хэмжээгээр байж чадаагүй хүүхдүүд чинь ингээд том болцсныхоо дараа арх дарсанд орох, зугаацад цэнгэх, гэр бүлтэй болцсныхоо дараа гадуур явах айгу төвтэй болчтой шүү. Тэгэхээр одоо яг нөгөө хүүхэд байгаа насан дээрээ найзындаа хөөрхөн хаяа нэг очиж хондог ч юм уу те. Гэхдээ зөв найзтайгаа зөв юм идэг, ар гэрийнхний байхад хондог, эзэнгүй айл догт хонж болохгүй, эргэтэй ч байсан хамаахгүй. Тэгээ аав ээж нь байгаа үед айлд очиж хонж үзээрэй. Тэгээд дээр нь найз нөхдөдөө сайн цаг хугацааг зарцуулаарай. Их сургуульд ороод ингээд ажил амьдрал руу гараа авчихаар аав ээжтэй чи хангалттай цаг зарцуулж чадахгүй байгаа болохоор дэрэгдэн байх нь хэсэг хугацаанд чи эцэг ихтэй сайн тусалж агаарай. Үр өгөөжтэй байгаарай. Тэгээд олон хүүхдүүд надаас нэг ийм асуулт асуугаад байдаг байхгүй юу? Эцэг эхийнхээ ачийг яаж хариулах вэ?